намайг Түүн жаргалын цэцэн орлол гэдэг би Отч Мөнмөх сургуулийн хүний хэмжээний 4 курсын оюутан байна. Би Баянгор аймгаас Отч Мөнмөх сургуульд анх хэлсэж орж ирсэн. Отч Мөнмөх сургууль миний хувьд бол уламжлалт анагаах ухаанда Монгол улстай номер 1 гэж би боддог. Нэмээ 60 настайдаа энэ сургуулийг төгссөн. Тэгээд Отч Мөнмөх гэдэг ийм сургууль байдаг гэж надад хэлээд тэгээд надад үнэхээр их таалагдсан болохоор би энэ сургуульд орж ирсэн. Орж ирсэндээ бол одоо үнэхээр баяртай байгаа. За манай мэг Ишин гэдэг Отч Мөнмөх сургуульд 56 настайдаа анх хэлсэж орж ирээд тэгээд сувилагч мэрэгчлэр 60 настайдаа төгссөн. Тэгээд манай мэг бол зүгээр жирийн малчин байсан. Би одоо 56 наснда 2014 онд одоо энэ Отч Мөнмөх сургуульд ирсэн ороод 2018 онд төгсөөд одоо эмнэлэгтээ би одоо сувилагчаар 8 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд цаашдаа би одоо өөрөө сурж өөрөө энэ мэрэгжил эзэмсний одоо юугаар үр хөвгтүүдээ одоо ач зээнэрээ энэ сургаж байгаа. Нэг ач маань сураад эмч болоод Баянхонгор аймагт эмчээр ажиллаж байгаа. За тэгээд дараагийн одоо Цэцэн хорол гээд миний нэг ач одоо энэ 1-р курсээ амжилттай сайхан төгсөө сурч байна. Европ анагаах гэхээс илүү уламжлалтай анагаах ямар гоёыг надад манай эмээ тэгээд манай үеэл ах хоёр мэдрүүлсэн. Миний зүгээр ингээд суцыг бариад хүний өвчнийг ингээд мэдээд тэрийг эмчилнэ гэдэг бол амар том чадвар гэж би боддог. Тэгээд яг тийм болохын тулд энэ сургуульд орж ирээд тэгээд одоо суралцаад нэгтгэж жилээ давсан. Бүрт бас маш их баяртай байна. Манай эмээ бол яг хичээлийн талаар ярина. Одоо танай хичээлж яг ийм хичээл орж ийн үү гэл. Наа чи яг тэгдэж шүү ингэдэж шүү гэл битээр алга ярилцдаг шүү дээ. Өөр хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ гэвэл маш сайн эмч болоорой. Эмч хүн гэдэг бол одоо хүний эрүүл мэндийн төлөө яадаг эмч хүн бол одоо хамгийн дээдийн мэрэгжил юм шүү. Манай сургуульд орж суралцсанаар одоо эрүүл мэндийн боловсролыг эзэмшгээр эснаа одоо сэтгэлийн боловсрол гэж байдаг. Ер нь бол уламжилт анагаах ухаанд манай анагаах ухаанд одоо өвчний одоо ангадаг шинж бол одоо сэтгэлээс үүдэлтэй гэж үздэг. Тийм учраас одоо тэр сэтгэлийн боловсрол анагаах ухааны боловсрол хоёрлыг би энэ сургуулиас давхар авдаа гэж өөрийнхөө сурсны хувьд би тэгж үнэлж явдаг. Эргэлзээд ах шаардлага байхгүй. Тэгээд яг ингээд зорьсон юмдаа л ер нь хүн заавал хүрэх хэрэгтэй юм билээ. Нар бүгдээрээ чадна. Тэгээд зорилготойгаараа сургуулаа бас зөв сонгоорой. Хамгийн ихний алхам бол сургууль.